Сайн байцгаана уу? A-Sound хамтлагийн дуусан Чи намайг дууны гитарын хичээлийг үзүүлье. За энэ дуунд 7 аккорд ашиглана. Гэхдээ бадаг тахилц дээр өөр аккорд ашиглаж байгаа учраас бас нэх олон аккорд гэж битгий айгаарай. За эхнийх нь ля мажор. Дараа нь ля мажорын сефт. Фа диез минор. Тэгээ си минор. Ми мажор, до диез минор, дөрөвдүгээр ладан дээр чадахгүй бол мэдээж нэгдүгээр хоруугаа нөгөө нэгдүгээр утсан дээр тавьчих штэ. Тэгээд дөрөвдүгээр утсаас доош ингээд тоглолцож болно. За тэгээ ре мажор. За интро хэсгээ бас тавьчих үзүүлье. Бид нар ля мажорыг ерөөхдөө интро дээр дуургах хэрэгтэй. Гэтэ интро хэсгээ тоглохдоо бол 1 2 дугаар хоруугаар 2 дугаар ладны 4 2 дугаар утсан дээр ля мажор гэж бүтэн барихгүйгээр зөвхөн 2 4 дугаар утсан дээр хоруугаа тавьчих юм. Тэгээ 2-ыг 5 дугаар утастай хамт татаад 4 дугаар утсыг татаад 2-аа татаад 1-ийг татна. За одоо яг санийх шиг хийн тэгтээ 2 дугаар утсаа 6 дугаар утастай татна. 6 дугаар утастай татахдаа жигчийн уруугаар 6 дугаар утсынхаа 4 дугаар ладыг дараад өгчнө. Ингээд сонсогдно гэсэн. Эхлээд гэсэн бол одоо бааз нь өөрчлөгдөд байна гэсэн. За 6 дугаар утастайгаа хамт татлаа. Арын татах утснууд нь адилхан. За эндээсээ харин 1-р хуруугаа хөдөлгөөд 6 дугаар утсны 2 дугаар ладан дээр тавина. Тэнгуутаа жигчийн уруугаараа 4-р утсны 4-р ладан дээр тавиад одоо 2-ыг 6-ата татаад адилхан 4 2 1. За энэ бол интро хэсэг аа. 2 удаа яваад эхэлж байгаа. Гэрлэн мөрхөл гэмтсэн учир шалтгаан чи бол салхин нэтгэе. Сэнжирэх хүртдээ өрөө орхих бодлоо зүрхэн даатгая. За интро хэсгээ тоглоод ингээд дургаа шууд орчиж болно. Ерхийдөө таталтуул адилхан тий. Ля мажор бариад 2-ыг 5-тай татлаа. Тэгээд 4 3 2 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн ля мажорын сеф цолигдсон ч гэсэн адилхан 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн фа диез минор те. Одоо болохоор 5-тай 6-тай 2-оо татчихна гэсэн. Си минор дээр ч гэсэн 5-ыг 2-тай татаад ми мажор дээр болохоор 6-гаа 2-тай. Ингээд ээж болно гэсэн үг. 1-р бадгийн ангаар яваад үзье. Гэрлэн мөрхөл гэмтсэн учир шалтгаан чи бол салхин нэтгэе. Сэнжирэх хүртдээ өрөө орхих бодлоо зүрхэнд даатгая. Үлнээс хагцах борооны дууслуу намайг өвтгөө газарт буухаа. Мөшид урамсгал чадахгүй дэ багтраа салхийг хүсэн. Маргааны уулзвар дээр маргааши уучлалтэй. За ингээд дахиад хэсэг рүү орохдоо цохилтоо ашиглаж болно. Бидний мянга ашигладаг цохилт байгаа. Доошоо, доошоо, дээшээ, дээшээ, доошоо, 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 дээшээ. Тоонд үзүүлье. 1 2 3 4 1 2 2 4. За дахилт хэсгийн нэг мөрөнд бол 2 бүтэн цохилт орно. Тэгэхээр эхний 2 дээр хөвчлэн цохилтуудаа хуваахтаа доошоо 2 цохилтоо хийгээд дараагийн аккордоо байрлаа. Ингэж хуваана. 1 2 3 сүүлийн аккорд дээр бүтэн цохилт хийн гэсэн үг. За дахиад хэсгээд болоод үзье. Чи намайг манаас төрхөө чимээгүй хүмүүдээ нэсний
Хандсан зүрхээ зэвч дүүрээ агааруулдэж эргэж харахад. За өргөжлүүлээ тэгээд цохилтоороо явчих болно. Өмнөх татал шиг нэг удаа хийхгүй хоёр цохилт учраас эхний хоёр аккордууд дээр дандаа цохилтоо салгаж явахаа бити мартаарай. Эргэж харахад зогсож харж чадахгүй хүлээ нарыг твэрч эцэс төгсгөл шанал хүслийг түлхэх бүрийг олъё. За дуу маань нэмэрхүү болох нь та бүхэндээ амжилт хүсье. Асуух зүйл гарах юм бол сэтгэл хэсэг бичээд үлдээгээрэй. Баярлалаа. Баяртай.